Бидний нэг онцлог байдаг. Цөөн хүн ам өргөн дэлгэр газар нутагт тархан амьдар. Энэ бол улс орны аюулгүй байдлын эрх ашигт нийцдэг. Эх орноо эзэнтэй байх. Энэ бол бидний зайлшгүй бас нэг хараа ирсэн бодлого байна. Одоо өнгөрсний ирийг харж байна. Бид алдсан алдаагаа олж харж чадчих байна. Олд амжилтаач бас дүгнэж байна. 1990 онд Монгол хүний дундаж нас 58 байсан. Сая энэ оны статистикаар дундаж нас 74 боллоо. Энийн цаана юу вэ гэвэл амьдралын чанарын асрах өөрчлөлт явж байгаа 30 жил. 30 жилийн өмнө Монгол улсын 21 аймгийн 19 дизель станцаар өдөрт 3-4 цагийн тог өгдөг байсан. 330 сум харахгүй байсан. Өнөөдөр 330 сумаа бид нар эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбож дууслаа. 21 аймгийн хатуу хучилтай хар замаар холбослоо. 330 сумын 120-ыг авцамаар холбосон. Орон нутгийн аймгийн нислэгийн бүх төвүүдийг шинжилж өдөр шөнийн бултыг том онгоц болгодог боллоо. Банк санхүүгийн системд асар өөрчлөлт гарсан. Өнөөдөр малчин хүн ухаалаг гар утсаар банкныхаа төлбөрийг хийж, төрийнхөө үйлчлэгийг авч байна. Өнөөдөр сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, сумын засаг даргын тамгын газар байх ёстой тэр бүх үндсэн төрийн үйлчлэг хөрвүүлж байгаа тэр байгууллагуудад их засврын хийлээ шинжилж барьж дууслаа. Нийгмийнхаа нэг төрийнхөө үйлчлэгийг ард түмдээ хүргэх эхний зорилт үе шат дуусч. Энэ үүднээс 30 жил асар их хөрөнгө боломжийг бид энд зориуллаа. Хэрвээ энийг нийлүүлээд одоо юу гэдэг энэ Өмнөд Солонгос ч юм уу энэ Хонконг одоо Сингапур гээд хөгжилтэй байж гайхаж байгаа улсууд шиг одоо манай төвийн бүс жишээлбэл зориулсан бол бид эднээс хэд дахин илүү материалыг авах эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэд хангах болцоо. Гэхдээ улс орны эрх шиг бол орон нутгаа дэвш авч явах хөгжүүлэх болцоо.